Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөн. Хүнсний хувьсгалын үр дүнд хөнгөлтэй зээл аваад үйлдвэр байсан таавах амарсан юмнуудаа ажил хэрэг болгоод Азийн техникийн хүнсний хангамж маш том тус болж байна. Одоо энэ бизнесийн салбарыг ингээ бүхэлдэн дэмжих аягүй том боломж гэж бид нар харсан. Төрийн бодлого, хувийн хөвчл хоёр ингээд түншлэлтэйгээр ажиллаж чадхад маш хурдан хугацаанд хөгжиж чаддаг бодит жишээ болгон харуулж чадлаа. Энэ сайхан үйлдвэрлэлийг болж энэ олон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа нь зөвхөн Эден компани биш юм аа. Бид тэрбум долларын экспорт хийдэг салбар болж байна. 44 мянган ажлын байр нэг жилийн дотор бий болсон. Монгол улсад маш олон одоо шинэ үйлдвэрлэлд үйл хаалгаа нээж байна. Одоогийн байдлаар 53 үйлдвэр үйл хаалгаа нээгээд байна. Үйлдвэрлэл гэдэг бол манай улсын тусгаар тогтнолын баталгаа юм. Хөрс ирүүл бол хүнс ирүүл. Хөрс ирүүл бол хүнс ирүүл. Эх орондоо хүнсний хувьсгал хийцгээе. Эх орондоо хүнсний хувьсгал хийцгээе. Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хүрэлс өг хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнсний үйлдвэрүүдэд ажиллаж хүнсний хувьсгалын үр дүн хэрэгжилтэд танилцсан. Шингэн хүнс, борлон бүтээгдэхүүний салбарын төлөөллүүд, баялаг бүтээгчдийн санал санаачилгаыг сонслоо. Шингэн хүнсний салбарын төлөөлөл Эден компани хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээл авсан. Үүний үр дүнд үйлдвэрлэлийн хэмжээ 89%-аар буюу 1489 тонн. Борлуулалтын орлого 6 тэрбум буюу 57%-аар. Бүтээгдэхүүний нэр төрөл 5-аас 26% болж өсжээ. Өдгөө импортыг орлох, чанарын баталгаатай, эрүүл аюулгүй 60 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. 2019 оноос үйл ажиллагаанд чанарын менежментийн тогтолцоо ISO 9000-2015, за хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо ISO 22018 стандартыг үйл ажиллагаанд нэвтрүүлэн ажиллаж байна. За нийт 4 нэрийн 7 брендийн 68 төрлийн бүтээгдэхүүнийг чанарын шаардлагад нийцүүлэн үйлдвэрлээд борлуулалтанд гаргаж ажиллаж байгаа. Энэ болохоор нөгөө хүнсний бүтээгдэхүүнүүдийг маш богино хугацаанд ариутгаад энэ бактерийн устгах хамгийн чухал тоног төрөл байна. Сүүлийн үеийн дэвшилтэд одоо хамгийн сүүлийн технологи Байгалийн хүссэн дурсан жимсээр хэрэглэгчдэд эрүүл чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх чиглэлтэйгээ даваа талтай гэж боддог. За манай чанарын үйлдвэр болохоор 6 төрлийн чанар үйлдвэрлэдэг. За өдөрт ер нь бол 14,000-аас 16,000 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. экспорт нь гаргахын тулд нөгөө нэг хамгийн гол нь өгтөр нөхцөл сайн хангаж ижил гаргахгүй бол тэг их хурдан яах зүйл биш үү. Тэр Эден компани одоо цаана хэдэн мянган тариаланчд байгаа байхгүй? Тариалан гадар тариалан ирүүлж байгаа, жимс тарьж байгаа. Тэр намар жимс хурааж байгаа. Тэр 10 жилийн хүүхдүүд сумаараа түүж шүү дээ. Сумаараа түүгээд нэг сум зөвхөн тэр жимсэн дээр тогтчих эдийн засгийн тогтч тэр сум амьдарч шүү дээ. Та бүхний нуруунд дээр Монгол улсын хөгжил дэвшил оршин тогтнож байгаа гэдгийг бас одоо хэлхийг хүсэж байна. Та бүхэн маань одоо улстай татвар төлж байна. Ажлын байр бий болгож байна. Олон хүмүүсийг цалинжуулж байна. Айл дээр амьдралыг авч явж байна. Өөрсдөө өсөд дэвжиж байна. Улс их орондоо сайхан үйлдвэр заавал барьж өгч байна. Одоо энэс илүү тусны мэр гэж одоо юу байх вэ те? За олон улсын хөрөнгө оруулалтын худалдааны форум Экспо
үзэсгэлэнгүүдийн дотоодын аж ахуйн нэгжүүдийг оролцуулж байна. Хүнсний хувьсгал одоо бусад хөтөлбөрүүдийн хүрээнд үр ашиг гарч байгаа аж ахуйн нэгжүүд бас гадаад худалдаан дээр нэмэлт одоо орлого олох, шинэ бизнесийн боломжийг бий болгох тал дээр зах зээлийг тэлэх тал дээр бас их анхаарч ажиллаж байгаа. Өгөөмж архад компани хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд хөрөнгө оруулалтын зээл авч үйлдвэрийн байр болон агуулгаа өргөтгөж дотоодын лаборатори, цэвэрлэг байгууламжаа ажиглалтанд оруулаад байна. Ингэснээр хүчин чадлаа 2.4 дахин, борлуулалтын орлогоо 2 дахин нэмж, бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулан, нарийн боо хурлан бүтээгдэхүүний салбарт томоохон өсөлт бий болгожээ. 380 сая төгрөгийн үнэтэй хоног 6 тонн бүтээгдэхүүн чин чадвараар ажиллаж 6 тонн бүтээгдэхүүн өгсөн юм. 2023 онд манай компани жижиг үйлдвэр байсан бол 2 жилийн дотор манай компани дунд үйлдвэр болон хөгжиж чадлаа. Тэгээ 23 жил үйл ажиллагаагаа явуулж маш удаа явж исэн бол төрийн бодлого ингээд хувийн хвшил хоёр ингээд түншлэлтэйгээр ажиллаж чадхад одоо маш хурдан хугацаанд хөгжиж чаддаг гийг одоо жижиг дунд үйлдвэрлэлийн хувьд одоо бодит жишээ болгон харуулж чадлаа. За манай үйлдвэр одоогоор яг үйлдвэртэй бол 100 гаруй ажилтан тий. За 3 ээлжээр 24 цаг тасралтгүй ажилтдаг. За хоногийн бүтээмж гэх юм бол нэг 7-аас 10 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. За хүнсний хувьсгалаас бид нар нэлээд хэдэн тоног төхөөрөмж, шинэ тоног төхөөрөмж хөдөлж авсан. За ингэснээр манай үйлдвэрийн бүтээмж 30 орчим хувиар бодит нэмэгдсэн байна. Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн нийтдээ 2800 дэлгүүрт бараа төвлөрөгдөж байгаа. Үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийхээ чанар аюулгүй байдлыг хангах зорилгоор орчин үеийн багаж тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон. Бараа бүтээгдэхүүний стандартын шаардлага хангаж байгаа хэсэгт нь хяналт тавиан ажилладаг. Усын төсвүүдээр бид нэр азийн хүнсний хувьсгал цагаат хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгжүүдэд дэмжих зорилгоор хүүгийн хөнгөлт үзүүлж байгаа. Энэ хөнгөлтийн хүрээнд бид нэр 1.2 их найдын зээлийг олгож энэ хүрээнд бид зөвхөн 2026 оны төсвөөр бид нэр 55 дээр өндөр төсвийн төслийг хүүгийн хөнгөлтийг олгохоор төсвийн төсөл тус улсын хурал дээр хэлэлцээд ингээд үжил. Шингэн хүнсээ эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр хэдийнэ танил болсон Монс хүнс компани хөнгөлтөө зээлд хамрагдсанаар үйлдвэрлэлийн хүчин чадал 3 дахин нэмэгдэж үйлдвэрлэлийн биед хэмжээ 96%, борлуулалтын орлого 2022 онтой харьцуулбал 68%-аар буюу 19 тэрбум төгрөгөөр өссөн байна. Мөн онтой харьцуулахад ажилчдын цалин 50%, ажлын байр 20%-аар нэмэгдсэн юм. Яг хүнсний хувьсгал төслийн өмнөх дараах үеийг харьцуулахад манай компани дээр улсад хийж байгаа төлбөр маань 2.7 дахин нэмэгдсэн байлээ. Тэгэхээр энэ бол бас улс талаасаа ч гэсэндээ маш том үр дүн гэж би харж байгаа. Маш их ажлын байр бий болсон. Эргээд нөгөө нэг бид нар аягны хариу өдөрт ахны хариу жилдээ гэдэг шиг тийм бидний борлуулалт ашиг үсгийн хэрээр улсад хийж байгаа татвар бол бас маш их нэмэгдэж байна.
яг 72 нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд худалдаанд гаргацсан явж байна. Тэгээ хоёр улсад бас экспортын ажил эхэлсэн бас явж байна. Аль улсад? Киргиз болоод Австрали гэсэн хоёр улсад. Яг нь Киргизээрээ дамжаад бид нэр яг Төв Азийн зах зээл рүү илүү орё гэж бодсон учраас Казахстан, Узбекистан гэх төлөлт хийх нь үл илүү ойрхон байна. Тэгээд нэг юм шот бүтээгдэхүүнд цагаан саримсны 120 хумсанд одоо агуулгадах тэр биологийн түүхийг агуулсан тийм бүтээгдэхүүнүүдийг бид нэр ингэж гаргаж ирснээр хэрэглэгчдийн талархлыг бол маш их хүлээж байгаа. MFC 2.0 төслийн маань бас нэг давуу тал бол байгаль орчинд ээлтэй хуванцар савны хэрэглээг бол Монголд анхудаа бүр хамгийн нэмэхнээр бол ашиглаж байгаа. Энэ маань хуучин бид нарын ашигладаг байсан хуванцар савнаас 30% хуванцар сав маань нэмэх болсон. Манай Мосус компани 270 орчим ажилтнтай. Одоо 270 орчим ажилтны хөдөлмөр аюулгүй эрүүл ахуйг хангахын тулд Мара компани дээр одоо нийт ажилчнуудынхаа одоо хөдөлмөрлөх үед үүсэх осол мэдлэгээс урьдчилан сэргийлэх эрүүл ахуйг хангах чиглэлээр бол тогтолцоо хэрэгжүүлээ явдаг. Лаборатори нь болохоор үйлдвэрлэлийн эхлэл зэг болох сабаглаа одол түүхийд бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн явцын дундах нийт 49 бэлэн бүтээгдэхүүнд шинжилгээ хийж гүйцэтгэдэг. Ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгалын хүрээнд танай хамт олонны хэрэгжүүлж байгаа энэ сайхан одоо үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцж байгаадаа үнэхээр маш их баяртай. Үнэхээр сайхан үйлдвэр барьж байгуулж ард түмнийхээ хүнсний хэрэгцээг хангах, ард түмнийхээ хүнсний аюулгүй байдлыг хангах, цаашдаа одоо хүнс экспортлогч улс болох энэ том үйл хэрэгт одоо танай компани хамт олонны оруулж байгаа хувь нэмэр гавьяа зүтгэлийг Монгол улсын ерөнхийлөгч маш өндөрөөр үнэлж байна гэдэг бас та бүхэнд хэлхийг хүсэж байна. Хүнсээ үйлдвэрлэнэ гэдэг доктортой үн барин шинэ хүнс хэрэглэн өдөр бүр тийм ээ. Тэгээд дээр нь улсад татвар төлөлт нь 2-3 дахин нэмэгдсэн байна. Дээрээс нь ажилтны цалин 40-оос одоо 60% хүртэл нэмэгдэж одоо ийм сайхан үр дүнгууд энэ хүнсний хувьслын үр дүнд одоо гарч байна. Яг эзэнд нь хэрэгтэй хүндэнд зээл нь олгох юм бол маш богино хугацаанд өндөр үр дүнтэй ажиллаж байгаа эндээс харагдаж байгаа. Монгол улсын ерөнхийлөгч Хүрэл Сүх хүнсний хувьсгалд нэгдэн үйлдвэрлэлээ өргөтгөж олон мянган ажлын байр бий болгон татвараа төлж байгаа аж ахуй нэгж баялаг бүтээгчдэд талархал илэрхийллээ. Хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд 3,000 гаруй аж ахуй нэгж 1.2 их 80 төгрөгийн урт хугацаатай бага хүүтэй хөнгөлтөө зээл аваад байна. Үүний үр дүнд 53 үйлдвэр шинээр ажиглалтанд орж 1 жилийн дотор 44,000 ажлын байр бий болжээ. Баялаг бүтээгчдийн хөдөлмөр, төрийн дэмжлэг, ард түмний оролцоогоор хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөн бодит үр дүнгээ өгч, үндэсний үйлдвэрлэл улам өргөжин, эрүүл аюулгүй хүнсээр хангагдах боломж бүрдэж байна. Хөрс хүнс хүн 3 хувийн холбоотой.